бичлэгийг манд үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Жохон ханаад хүрсэн байгаа болохоор жохон гоншуу ч юм уу нэг жохон сони ярьж магадгүй шүү. Тэгээд өнөөдөр та бүхэндээ сэтгэл дотроо хэрхэн ад жаргалыг бий болгож бүтээх вэ? Одоо яаж ад жаргалыг бүтээж чаддаг хүн болох вэ гэдэг сэдвээр ярих гэж бодлоо. Хүрх газар, тэр очих газар, байх газар, ер нь хинтээ байх, ганцаараа байх, ер нь аль нь ч байсан одоо та сэтгэл дотроо ад жаргалыг ингэж олж харж чаддгүй, мэдэрдэггүй, эргэн тойрноос ад жаргалыг ингэж олж хардаггүй бол ер нь хинтээ ч хаанч байсан ад жаргалтай байж чадахгүй гэсэн үг. Хүмүүс ер нь нэг тийшээ явчвал, ийшээ явчвал энэ хүнтэй байвал ер нь би яг ад жаргалтай болох гээд байна ч юм уу те. Ер нь яг бүх юм болох гээд байна гэдэг яг үндэ бол тийм зүйл байдаггүй штэ. Ер нь бол байхгүй. Тэр бүх зүйл амьдралд чинь ерөөсөө яах вэ? Юу болдгоо гэхээр одоо өнгөл нэмдэг гэсэн үг штэ. Ер нь бол өнгө нэмдэг одоо бусад хүмүүс, үр хүүхэд, хань ижил одоо тэр амьдралын бусад бүх сайхан зүйлүүд маань бидний амьдралд өнгө нэмдэг, нэмж ад жаргал өгдөг л гэсэн зүйл аахгүй юу? Би бол тэгж боддог. Тэгээд ер нь яг боддог болсон одоо юм унш судалж мэдэж аваад яа тэгэхээр чиний таны одоо миний дотор байгаа дотор одоо тэр хүмүүс чинь ад жаргалыг бүтээж өгөхгүй байхгүй юу? Зүгээр танд ад жаргалыг одоо ингээд тухайн үедээ л мэдрүүлэл өнгөрнө гэсэн үг. Тэгэхээр та яг өөрийнхөө дотор бүр ингээд ад жаргалыг бүтээчих юм бол ямар ч үед ингээ гоё ад жаргалтай амьдарч чадах гээд байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Яг одоо өөрийнхөө дотор ингээд ад жаргалыг бүтээж чадсан хүн бол хаанч байсан, ерөөсө хинтээч байсан, ямар ч үед жаргалтай байж чаддаг юм болов уу гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм болохын тулд яг хүн өөрөө ингээд жоохон хичээл зүтгэл гаргах ёстой байна л да. Жишээлбэл одоо өнөөдрийн танилцуулах зүйл маань болохоор өдөрт ингээд жижигхэн зүйлээс ч байсан хамаагүй ад жаргал мэдэрч чадсан зүйлээ ингээд 3-ыг бичдэг болох хэрэгтэй. Тийм дадалд одоо суух хэрэгтэй гэсэн үг байхгүй. Хүний тархич юу нь маш залхуу юм байна л да. Тэгээ залхуу учраас өдөр бүр адилхан гоё зүйл байсан ч тухайн зүйлээ ингээд гоё ад жаргалтай гэж мэдрэхэ болчдөг гинэ. Угаасаа тийм штэ тэ нэг яагаад тэгэхээр одоо хамгийн ойрхон жишээ гэвэл бид нар ингээл хайрлж дурлал ингээл хамт анх манх ингээл одоо хүмүүс айгу гоё байдаг штэ. Ер нь бол тэр зүгээр л уулзсандаа бараг баярлал, тий гаранд нь бараг хүрсэндээ баярлал ингээл хүмүүс ч нэг тийм байдаг да. Та нар одоо яг бодоод үзвэл тийм бах. Тэгтэл тэр хүнтэйгээ та гэрлээд ингээд өнөөдөр ч гэсэн хамт байгаа л уг нь бол тэр чинь ингээл ад жаргалтай зүйл штэ тий гоё л байгаа, гоё зүйл байгаад байгаа штэ. Тэгтэл өнөөдөр зүгээр хамт байгаадаа ч юм уу тэндээс юусаа ад жаргал ингээд мэдэрч чадахгүй гэсэн үг байхгүй юу? Нэг тэр нь ингээ угаасаа байх л зүйл юм шиг ингээ бүр боддог болсон тий. Жижигхэн зүйлээс ингээд баяр жаргал, ад жаргал ингээ мэдрээ явахаар одоо та нар зөндөө сонсч ирсэн бах хүний нөгөө нэг тархинд байдаг допамин гэдэг нөгөө нэг ад жаргалын гормон гэдэг байдаг. Тэр ингээд маш их ингэж ялгарснаар одоо би жаргалтай байна да гэсэн мэдрэмж ингээд аюух төрдгийм байна л да. Тэгээ нөгөө юмаа ингээд хуучраад, дасаад, байнга хамт байгаад одоо шин зүйл авсан ч гэсэн бид нар аюух баярлдаг штэ тий шин зүйл авчаад тэрийг хараад бараг баярлал энэ зүйлээс үргэлжил гоё ингээл чухал хэрэглэх юмсан гэж боддог. Тэгтэл маш удаан ингээл хэрэглээд ирэхээрээ тухайн зүйл чи яг зүгээр чамд яг танд байх ёстой зүйл шиг ингээл угаасаа байдгал зүйл шиг боддог болчдөг тий. Тэр нь одоо ямар учиртай юм гэхээр ад жаргал мэдрэх тэр нөгөө мэдрэмж чинь ажиллахгүй байх гэсэн үг аахгүй юу? Багассан байх гэсэн үг аахгүй юу? Тэрийгээ ингээд ажилуулахын тулд бид нар яах ёстой гэхээр дасгал хийх хэрэгтэй. Өдөр болгон энэ зүйлээс би ад жаргал мэдэрч гэн гэдгээ бүр ингээ бодож бичиж чаддаг болох хэрэгтэй. Тэгснээрээ яах вэ гэхээр хүн ерөөсөө одоо байнгын сэтгэл зүйн ингээд ад жаргалтай байх боломжтой байхгүй юу? Тэр угаасаа бид нар ингээд хилээд байгаа юм биш. Тэр нөгөө тархинд байдаг допамин гэдэг чинь ерөөсөө ад жаргал ингээд мэдрээл ах тусам улам их ад жаргалыг ингээд ялгаруулдаг зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийгээ ингээд залхууруулаад тэрийгээ ингээд бүр ажиллахаа болгочхоор бид нарт чинь нөгөө нэг тэр ад жаргал мэдрэх зүйл нь байхгүй болчиход байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүмүүс ингээд өнөөдөр яг одоо өнөөдрийн нийгэмд стресстэй л ингээд ад жаргалгүй байгаад байгаа нь ерөөсөө бүх зүйлийг ингээд байх л ёстой. Угаасаа л байж байгаа ойлгомжтой мэдээжийн зүйл шиг ингээд хүлээж авах нь айгүй их болцсон болохоор юмнаас ингээл маш амархан ингэж ад жаргал мэдрэхэ болцсон болов гэж бодоод байгаа байхгүй юу. За яг энэ ингээд нэг тийм жижигхэн зүйл юм шиг та нарт ингээд сонсогдож иж магадгүй л дээ. Гэхдээ энэ бол ерөөсөө чиний, таны, миний амьдралыг ямар мэдрэмжтэй ингэж өдөр бүр байлгах вэ гэдгийг шийддэг зүйл болчиход байгаа байхгүй юу. Та ингээд өдөр бүр гоё ад жаргалтай байж чаддаггүй бол энийг
хийгээд үзээрэй. Тэгэхээр нөгөө өөртөө зориулаад заавал өдөрт ингээд 3 сайхан зүйлээ бичиж сурах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд жишээ нь одоо би өнөөдөр ихэд өглөөнөөс хойш гоё аз жаргалтай зүйлүүд зөндөх мэдэрч байгаа байхгүй юу? Одоо нэгдүгээрт нь болохоор би ингээд гэр бүлийнхнаасаа маш гоё сайхан үг сонссон. Дараа нь ингээд гадаа гарсан чинь гадаа бүр үнэхээр гоё байсан. Тэгэл одоо байгаль дэлхий маань ингээд бүр амар амгалан байгаад талархаад ч юм уу те нэг гоё мэдрэмж төрөөл. За тэгээд ханаад маань ингээд бас эдгээд өнөөдөр ингээд буцаад хэвийн одоо хийх юма хийгээд байж байгаадаа бас үнэхээр их баярлж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг тийм үг байдаг штэ те. Та аз жаргалтай байх юм бол эргэн тойрон ч аз жаргалтай байна. Таны сэтгэл ингээд өндөр сайхан байж чадах юм бол эргэн тойронд ч бас тийм зөвлөж ч гэсэн дүүрэн байна гэж байдаг. Би одоо энэ үгэнд бол бас маш их итгэдэг. Та одоо хөмсгөө зангидаал те уртаа одоо царай гаргаал ингээд байгаад ах юм бол таны эргэн тойронд ч гэсэн одоо хүмүүс чинь ерөнхийдөө бол уур амьсгал тийм болчдөг штэ. За тэгэхээр хүн болгонд л одоо мэдээж нэг олон зориг хийх зүйл одоо байдаг те маш их зүйлүүд байдаг. Тэрийг хиймээрээ, энийг хиймээрээ гэсэн зорилгууд зөндөө байдаг. Гэхдээ яг одоо та ингээд аз жаргалтай байж чадахгүй байгаа бол тэр үр дүн одоо тэр зорилгодоо хүрэхэд илүү ингээд тойруу замаар явдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар нэг зүйлийг хийхэд гараа гэдэг маш чухал. Одоо Монгол үг байдаг те гараа сайн бол барай сайн гэл үг байдаг. Энэ ч гэсэн бас тэр учиртай болоод ийм үг бас байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр та одоо яг ямар сэтгэлээр амьдрч байна өнөөдрийнхөө амьдралд. Өөрийнхөө тэр сэтгэл доторх тэр аз жаргалтай байх юм уу, ямар байх юм уу гэдгийг хүн өөрөө ингээд тохируулах ёстой. Тохируулж чаддаг гэж байгаа байхгүй юу? Энийг бүр сэтгэл зүйчид ингээд хүн өөрийнхөө одоо дотоод сэтгэлтэй ингээд ажилласнаар өөрийгөө ямар байх ёстой вэ гэдгийг ингээд тохируулж ингэж чаддаг юм аа гэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн тэгээд нэг өөртөө бас их шудраг үнэн байх хэрэгтэй юм шиг санагдсан. Энийг бол би сүүлийн үед маш их ойлгосон. Яа тэгэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг яг одоо мэдэрч байгаагаараа илэрхийлж сурах хэрэгтэй. Одоо ингээд гэхдээ илэрхийлэх арга нь бол маш чухал л да. Одоо уур аашаар илэрхийлсэн юм бол ямар ч үр дүн байхгүй шүү дээ, тэ. За тэгээд би одоо тэгмээр байна гэвэл тэгмээр байгаагаа хэлдэг, тэ. Өөрийнхөө ер нь ямар байгааг тодорхой хэлждэг гэсэн үг бусдад. Тэгээд дараад нь болохоор хүсгүй зүйл байвал би энийг хүсгүй байна гэдгээ ч гэсэн үгүй гэж хэлж чаддаг байх. Өөрийнхөө сэтгэл зүйд үнэнч байх гэдэг бол хамгийн нэгдүгээр тавих зүйл юм болов уу гэж би бас бодсон байхгүй юу. За тэгэхээр яг одоо та өөрийнхөө сэтгэлд үнэнч байгаад тэгээд ямар мэдрэмж төрж байгаагаа олж сонсоод тэгээд өдөрт ингээд одоо болсон сайхан зүйлээ бичнэ гэдгийг ойлгож авлаа штэ тий. Тэгэхээр одоо яг эхэлж байгаа гараа гэдэг зүйл яг юу байх вэ гэхээр эндээс хэлэхээр анзаарах зүйл болчихж байгаа байхгүй юу? Та одоо өдөрт 3 одоо тэр сайхан зүйлээ бичнэ гэдэг чинь өөрийнхөө амьдралын сайхан зүйлийг анзаарч олж харах гэсэн үг болчихж байгаа. За тэгээд ингэж анзаарч олж харж та ингээд аз жаргалтай зүйлийг мэдэрснээр таны нөгөө тархинд допамин чинь бүр ихээр ингээд ялгарч ирэх нь шүү дээ. Тэгэл та ингээд амьдрал ямар гоё юм бэ гэдэг одоо тийм одоо switch одоо юу гэдгийг тийм мэдрэмжинд хүрэх байхгүй юу? Тэгээд тэгж явсаар байгаад та сүулт нь үр дүнд нь та юу бүтээх вэ гэхээр аз жаргалыг бүтээх байхгүй юу? Та тэгж явсаар агаад өөрийнхөө дотоод сэтгэлд аз жаргалыг бий болгож бүтээнэ гэсэн үг. Сэтгэл зүйн ингээ суур нь болохоор анзаарах гэсэн үг болчихж байна те. Одоо аз жаргалаа анзаарснаар үр дүн барай гэдэг зүйл чинь одоо тэр бүтээх зүйл чинь бас аз жаргал юм аа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ингэж чадах юм бол одоо аз жаргалыг мэдэрч чаддаг тийм гоё одоо сэтгэл зүйг та өөртөө бий болгож бүтээж чаднаа гэсэн үг. Таны дотор ингээд аз жаргал мэдэрдэг болчихсон байхад одоо хаанч байсан, ямар ч үед байсан, хинтээч байсан та ингээд аз жаргалтай байж чаддаг болно. Ингийн тулд л та бүхэн маань юу гэдгийг өдөрт заавал одоо том байх алуугүй ямар ч байсан жижигхэн зүйл чамаагүй ингээд өөртөө ингээ өдөрт тохиолдсон. Нэг гой хүнтэй ингээл инээмсэглээд мэдлсэн ч гэсэн тэр чинь бас гоё штэ тий. Тэгэхээр өнөөдөр гоё инээмсэглэж хүнтэй мэдлээч гэдэг юм уу тий. Хүн надад хаалга ингэж онгойлж өглөөч гэдэг юм уу. Юу ч хийж болно. Ерөөсө жижигхэн зүйлээс аз жаргал мэдэрч ингэж чадаад за тэгээд тэрийгэ бичих гэсэн үг. За тэгээд та бүхэн маань ч гэсэн миний энэ бичлэгийг сонсоод өнөөдөр өөрсөндөө одоо тохиолдсон аз жаргалтай зүйлээ бичиж
комментээр үлдээгээрээ надад ч гэсэн бас гоё яд жаргалтай санагдаж байна. За тэгээд нэгнийхээ гоё яд жаргалтай зүйлийг уншаад бус хүмүүс маань ч гэсэн бас гоё мэдрэмж авах гэж бодож байна. За тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.